Дэлхийн монголчууд эмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 11 минут болж байна. Радионы 1-р студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар нөгөө тал нэвтрүүлгийг өргөхөд бэлэн болсон. Өдрийн мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдрийн дугаарт очид агс компани хамтран ажиллана. Meat Snack буюу Hello Mini Сальям, Hello Өхрийн махан Жирки. За мөнөөс гадна дэлхийд гарах гарц гэсэн уриатаагаар олон улсын Улаанбаатарын их сургууль хамтран ажиллана. За ингээд өнөөдөр 7 хоног болгоны пүрэв гарагт амтан ургамлын ертөнцөөр аялдаг. За тэгвэл өнөөдөр бод жоохон харамсалтай юм шиг гэхдээ их сонирхолтой салбарын тухай ярина. Энэ бол үслэг ан гэдэг үслэг ангийн аж ахуйн тухай ярина. Тэгэхээр үслэг ангийн аж ахуй гэдэг бол гол бүтээгдэхүүний юу нь болохоор их сурвалж нь бол амтан байдаг. Үслэг амтан байдаг. За тэгэхээр үслэг ан гэхээр ерөөсөө л нэг арьсан өсөн бүрхүүлтэй. Тэгээд ангийн зориултаар агнадаг амьтдыг хэлээд байгаа шүү дээ, тийм ээ. За тий. Тэгээ хүний нийгэмд арьсан, үсэн, махан, ясан зэрэг энэ бүтээгдэхүүнүүд нь түүхий материалын хэрэгцээ ингээд үргэлж байж идэг учраас анхлаад хүмүүс энэ үслэг анг ерөөхдөө агнаж хэрэглээндээ хэрэгжилж ирсэн. За тэгэхээр үслэг ангийн жишээгээд дуртай ярих юм бол булга, уян, үнэг, хярс, чон, цагаан зээр, минж, туулай гэж цааш явж өгнө шүү дээ, тийм ээ. За. Тэгээд нөгөө Монгол сургамж байдаг шиншила цөөвөр чон хүртэл үслэг ан юм байна. Цөөвөр чон. Тийм. Би цөөвөр чоныг ста үслэг үсийг нь хэрэгэлдэг гэж яахуудагаа сонсч байсан. За тэгэхээр үслэг ангийн арсыг нь дулаан хувцас хийж болно, малгай, гоёл чимгэлгээл ерөөсөө өргөр хэрэглээнд ашиглаад байгаа. За зарим тохиолдолд махыг нь ч гэсэндээ хүнсний зориулалтаар хэрэглээд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгж байгаа. За энэний дотор бас эргэтнгүүд нь байна, тос байна, булчирхай нь байна. Энэ мэтчлэн зүйлийг им гоо сайхны бүтээгдэхүүнд бас хэрэглэдэг. Имэгтэйчүүд. Бас за. Тийм. Янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн тэрний имтэй тос, энэний имтэй тос, үе мөчний тос мос гэж зөндөө байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр байгаль дээр амцтын нөөц нь хязгаартай байдаг. Одоо зарим тохиолдолд бүр улаан намд орсон амьтад байгаа шүү дээ, тийм ээ. Тийм. Тэгээд ан агнуур гэдэг зүйлийг бас ингээ хууль журмаар зохицуулчдаг юм хатуу чанд шаардлагатай болсон учраас одоо энэ хэрээрээ ер нь бол бодлогоор энэ үслэг ан гэдэг зүйлийг хориглож байгаа. За ийм учраас сүүлийн үед яагаад вэ гэхээр энэ бизнес эрхлэгч нар амтны ферм буюу үслэг ангийн аж ахуй байдлаар зохион байгуулад үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Одоо ферм дээр үржүүлээд гэсэн. Тийм байна. За тэгэд юу яа? Шууд амтан руу оръё. За үслэг ангийн одоо хамгийн түгээмэл ашиглаж тэжээж тэндээс арьс үсийг нь авч хэрэгэлдэг ийм амттын гол төлөөлөгч бол булга. За булга бол яагаад ингэ гэсэн булганы үс нь бол маш сахлаг, зөөлөн, маш гоё юм торгомсог үстэй болохоор булга бол хамгийн ихээр одоо юу гэдгийг үслэг ангийн амтан болдго юм байна. Тэгээ булганы одоо арьсаар маш их олон юм хийн. Булган шөв, булган малгай. Тийм. Тэгээ одоо ингээд манай дээр бол тийм алтартай шүү дээ. Булган тэр үеийг булган нудраг ба шүү дээ. Ардын дуун дээр. Тийм шүү дээ. Тийм булган нудрагыг шалжидлүүллаа гэдэг тий. За ингэсэн булга болохоор дотроо усны булга, ойн булга гэх мэтэр ингээд өөр олон төрөл зүйл байгаа юм байна л да. Гэхдээ бид нар нэг булга гэдэг амтны тухай биш, яг булга яагаад одоо яаж үслэг ангийн гол их сурвалж болдго юм бэ гэдэг талаар ярьж байгаа. Дэлхийд дээр жилдээ 50 сая булга, жил болгон 50 сая булга нядлаад арсыг нь ашиглаад малгай, дээл одоо булган шүб хийдгээ гэсэн ийм тооцоо байдаг. Тэгэнгუთ энэ нь ерөөсөө нийт үслэг эдлийн зах зээлийн талаас илүү хувийг ганцаараа булганы арьс эзэлдэг гин. Тийм. За. Үнэхээр ч тэгвэл гоё юм байна. Нэрээ тийм байна. Тэгээд яг хуу энэ булга гэж амтан болохоор 39-с 45 см-ийн урттай, сүүл нь 11 см байд юм байна. Тэгээд биеийн өнгө нь газар зүйн бүсээс шалтгаалаад харилцан адилгүй. За зарим газар бол хар хүрэн булга байна, зарим газар хар булга байна. За мөнгөлөг сортой юм хар хүрэн булга байна. Хүрэн шаргалдуу булга хүртэл байна. Тэгээд хойд Европт гэхэд л цав цагаан өнгөтэй усны булгыг 1968 онд Канадууд ингээд нутагшуулаад яг бүр ингээд фермд үржүүлж эхэлсэн. За ингэснээр одоо юу гэдэг энэ ангийн үслэг ангийн амт юу чин ан чин нөгөө нэг шууд байглаасаа ингээд ан агнаатай байвал чин байгалийн тэзүүртэй даалдагдана. Тэг ингээд ирэнгуут өөрөө ирэхгүйгээр байнгын үслэг ангийн одоо арьс юу яхын нийлүүлэхийн тулд фермд тэжээж эхэлсэн. Тэг ингээд ер нь бол Канадууд тэр 68 онд тэр цагаан булганы арьс бол зүгээрстэй тэнгэр туссан үнэтэй байгаад тэгээ ферм тэжээгээд эхэлсэн чи харьцангуй нийлүүлэлт нэгсээд ирэнгуут үнэ нь буусан. За 1950 оноос Канадууд бас Нова Скотия гэдэг ийм Скотия гэдэг арал дээр хар булганы аж ахуй байгуулад за ингээд одоо дэлхийн зах зээл дээр хамгийн эрэлттэй хамгийн өндөр үн хүрдэг арьс бол Канадын хар булганы арьс.
Цагаан булгыг бас айгүй их байдаг. Би сая л саналаа. Манай ээж нэг цагаан булга өмсөд идэв штэ. Тийм үү? Ааха. Хар хүрэн хүрэн шаргал арьснууд нэг ширхэг нь $30-оос эхэлдэг бол хар булганы арьс бол $100-оос буудаг. Ийм юм байна. Тэгээд ширхэгийн $100. Тий. Тэгээд булганы арьс бол маш өндөр үнэлгээтэй. Экспортын одоо зах зээл дээр бол маш эрэлттэй байдаг. Тэгээд худалдан авахч бол зүгээр өста байнгын л асууж идэг биенээсээ булганы арьс. Тийм учраас Орос улбаны улс, Хятад улс, Солонгос улсуудад бол ялангуяа булганы арьс маш эрэлт өндөртэй байдаг. Энэ орнууд маш их булганы арьс импортлж авдаг юм байна. Тэгээд одоо бол Хятадын бүр зарим тансаг брэндүүд хүртэл Канадаас булганы арьсыг импортлон авч булган шүүп хийдэг. Зөө. Ийм юм байна. Тэгсэн чинь нөгөө булгыг фермийн аргаар үржүүлнэ шүү дээ, тий. Одоо өөрөөр хэлбэл мал аж ахуй эрхлэх гэдэг нь гэсэн үг шүү дээ, тийм ээ. Харьцангуй өндөр мэдлэг их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг гинэ. Булгыг ингэж үржүүлэхэд. Яагаад гэхээр булга хүнээс амархан цочждаг. Тэгээ өрөмхийн амт юм байна. Өөргөө дайчдаг гэх юм. Аймхай зориг зүрх муутай гэх юм уу. Тийм учраас нэгдүгээр тийм удамшил маш сайтай 50 зан ааштай булга олох хэрэгтэй болдгийн гинэ. Үржүүлэхийн тулд бас учиртай. Тэгэхгүй болохоор хоол өгөх гээд очихоор л ерөөсөө ингэж үргэж сандраад тэгээд энээсээ болоод үржилж орч чадхаа болчдөг гэж. Хөөрхий. Ийм амир амх амт юм ба штэ. Тэгэхээр нөгөө нэг яг их сүрэг буюу анхны үржлийн амтныг нь шилмэл сүргээс нэгийг нь бүр ингээд $500 худалдаж авдаг гэж. Тэгэхээр одоо нөгөө айдгүй харьцангуй 50 зантартай булгыг авч үржүүлдэг. Тэр нь $500 орчим байдаг. Тэгээ тэрийгээ цаашдаа ингээд үржүүлээд явах юм байна л да. За хоёрдугаарт яадаг гэсэн орчны температур, гэрэлтүүлэг, дуу чимээ, хоолны нарийн дэглэм барих шаардлагатай болтгийн гинэ. Тэгэхээр энэ өөр айгүй хэцүү салбар юм байна. За яг хүн юм чи тэгээд өчнө олоо болгоно л доо тийм ээ. Тэгэхээр ер нь жоохон хэцүү салбартаа орж байгаагийн бас нэг шалтгаан ингэж байгаа. Нэг булганд 4-6 м2 орон зай хэрэгтэй болдог гинэ. Энэ чинь бас том зай. Том харин. Өөр жижиг юм биш үү болгоч. Сая хэдэн сантиметр гэлээ? Нэг 60 сантиметр гэлөө. Тэг жоохон юм ярьсан шүү дээ тий. Тэгсэн одоо 4-6 м2 гэдэг чинь ер нь бол хаашаашаага нэг 2-ыг харсан 3 м хэмжээтэй ийм том талбай байж тарах гэдэг штэ. Ийм жижиг амт мөртлөнгөөсөө ийм том зай талбайд амьдрах шаардлагатай болт ингэнэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэхээр энэ булгануудыг үржүүлэхийн тулд маш том ийм газар хэрэгтэй. За мэдээж тэгнэ. Тийм байшин барилга суудсан хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол бас ингэж хөрөнгө оруулалт их шаардна гэсэн үг. За дөрөвдүгээрт булга болохоор махчин амтан. За тийм учраас өдрөө болгон мах өндөг идэж байгаа. Ийм тижээлэг хоол хүнс идэх шаардлагатай. Тэгэхээр тижээхийн тулд хоолны зардал айгүй өндөр гардаг байна. За бас ингээд нөгөө ферм тижээж байгаа булганы 20% нь нас бие төрөхөөс өмнө өвчтийн гинэ. Бас. Одоо тэр нэг аймхай цочмтойгоо осол болдог байхаа юу тий. Хэцүү одоо дасан зохицох чадвар мууч гэх юм уу тий. Өөрөөр хэлбэл энэ салбар тэр чигээр хорогдол ихтэй салбар гэж хэлж байгаа. Алдагдaltaх гэдэг байна. 20% ингэ болчдөг гэхээр. Тэгээд ядж яхад нь булга өөрөө жилд 2-3 удаа л үржилт ортын гинэ. Тэгээд нэг үржихдээ нэг л цулцаг гаргана. Өнөө зарим амьтад чинь л амар олон одоо гүлгэл нохооч гүлгэлгээр айгүй олон гүлэг гаргадаг. Тийм биш нэг үржигтэй нэг л цулцаг гаргадаг. Тийм болохоор үржил удаантай зардал ихтэй бизнес. Ер нь бол энэ салбар булгыг тижээн үржүүлэн фермийн аргаар одоо олшруулна гэх юм бол ер нь л маш тийм юу хэрэгтэй. Нарийн арга технологи хэрэгтэй байна. Бас. Өстой мэдхгүй юм байна. Харин тийм байна. Тийм. За яагаад одоо ийм хэцүү те ингээд ийм зай талбай хизэлдэг хоол хүнсний шаардлага өндөртэй тэгээд өхөл хорогдол ихтэй ийм хэцүү байгаа булганы арьсыг авахын тулд яагаад ингээд булгыг тэгвэл тижээгээд байгаа юм. Тэгсэн ирнэ нийт өслөг ангийн өслөг эдлийнхээ зах зээлийн баг дангаараа булга өөрөө баг 50-60% нийцэлдэг гэдэг байна шүү дээ. Тэгээд чинь нөгөө фермер үржүүлдэг гэдэг чинь бидний донд нөгөө нэг хэсэг фэйсбүүкээр байж байгаа л нэг өвөл болохоор гараад ирдэг нэг муухай бичлэг шүү дээ. Амьдаар нь хуулдаг гэсэн ингээл чарлуулдаг гэсэн тэр мөр чи ер нь бол худлаа юм биш. Хөвчлэн л дандаа ихэнх нь үржүүлээд авчдаг юм шүү дээ. Фермер аргаар гаргачихсан. Тэгээд ингэнэ. За булга бол хамгийн дулаан арьстай амтан гинэ. Булганы арьс бол маш дулаахан. Тийм ч учраас одоо ч гэсэн өслөг ангийн одоо хамгийн одоо юу гэдэг нэгдүгüүрт нь чагсдаг нь бол булганы арьс. Тийм. Тэгээд булган шүүп хийхэд хамгийн багадаа 30 булганы арьс ордог. Нэг хүн булган шүүп болохоор аргагүй л дээ. Мэдээж булган шүүпний загвараасаа болон за урт булган шүүп хийх үү эсвэл богино хийх үү гэдгээс шалтгаалаад янз бүр орно. Дээрээс нь бас арьсны чанар шалтгаална. Тийм ба. Тий. Тэгээ ер нь бол нэг за богино булган шүүп хийвээ гэвэл 30-аас 40 арьс. За нэг өвдөх өссөн урттай ийм шүүп хийхэд нэг 45-аас 55 булганы арьс. За бүр яг урт хөлийн шилб шагаагаар татсан ийм юу булган шүүп хийх нэг 60-аас 70 арьс ордог.
За одоо фермийн аргаар үржүүлж байгаа л гэж тайвшрах юм байна. Энд одоо өвөл юм өмсөд яваад идэв. Тэгээд алдартай загварын орднуудад бол бүр ингээд булганы арьсуудыг яг ингээд нэг өнгийн ижил болгоно. Сорныхын ширхгийг арьсны зөөлөн чанар манараас нь ингээд сонгож жагаад ингээд булга хийдэг учраас тэр ер нь тоон дээр бол бүр иннээсээ ч илүү гарна. Зарим одоо илүү алдартай, илүү чанартай, өндөр үнэтэй булган шүүб хийгээд бол бараг 100 орчим булганы арьс орно. Тий. Тэгсэн хэрнээ 100 орчим булганы арьс гэж байгаа ч гэсэн яг үндэ ингээд нэг 60 орчим булганы арьсыг л бүрэн ашигладаг. Тэгээ нэг зүүгээд ингээд олон жижиг болгож жагаад юугаар нь тэр нэг сороор нь тааруулж одоо торгыг бол хэд нийлүүлнэ гэдэг штеп. Торгоны хэд нийлүүлнэ. Яг тэрэн шиг. Тийм учраас яг үндэ 60 булганы арьс орсон ч гэсэн 100 ширхэг булганы арьс эвдэж оролцуулсан гэдэг утгаараа маш үнэтэй болдог. Амар юм аа. За Улаанбаатар хотод 14 цаг 22 минут болж хамтран ажиллагчид танилцуулчаад үргэлжлүүлье. Очир дагс хамтран ажиллаж байгаа Meat Snack буюу Hello Mini Saliam, Hello Өхрийн махан Jerky хамтран ажиллаж байна. За юу яаж байгаа? Энэ очир дагс компани болохоор Германы яг сүүлийн үеийн техник технологиор үйлдвэрлэсэн туулган ууттай. За тасалгааны хэмж бүр хөргөчөнд биш зүгээр л туулган ууттай тасалгааны хэмд бүтэн 1 жил хадгалахад яах ч буюу 1 жил хадгалах зорилттой ийм махан амттныг Монголд анх удаа үйлдвэрлэж байгаа юм байна. За махан амттан гэж би анх удаа сонсож байна. Meat Snack гэдэг аа шүү дээ тий. Махан амттан шүү. Тэгээ энэ болохоор за хоёр төрөл нугаа мини салями гэж байгаа юм. За beef jerky буюу үхрийн хатаасан махан jerky. Бүр яг амтны оронд хэрглэж болно. Чипс, самар, чихэр гэдэг ингээд ийм амттан их хэргэлдэг. Ялангуяа ингээд хөдөө гадаа явах гэж хахад ингээд нэг ийм замдаа хивж явсараа байгаад милээ таргалаад ирсэн тохиолдол байдаг. Тийм шүү дээ. Тийм болохоор ингээд та одоо юу гэдгийг чихэр идэх гээд, самар идэх гээд, чипс идэх гээд идмээргүй. Тэгсэн хэрнээ ингээд нэг тийм гоё амаа юу нэг юм жажилмаар байвал хэммээр байвал. Одоо манай бүсгүүчүүд зөв нөө жин хасгаад кето дэглэм аяг барьдаг болсон байлээ. Тэгээ кето барьдаг хүнд ер нь ингээд өсөөд байгаа тохиолдолд идэх юм аяг хурхан байдаг байхгүй. Гараа хоол идчихье гэхээр нөгөө хоолны дэглэмийн тэр чигээрээ бодоо болох гээд нэг жоохон л нүүрсээс авч байгаа юм л тэр чинь болохгүй болчихдог байхгүй юу. Тэгэхээр ер нь бол хамгийн гол хүнс нь мах байдий. Яг ингээд жингээ хасъя гэж байгаа хүмүүст бол энэ Meat Snack бол маш гоё бүтээгдэхүүн болж гарч ирж чадсан. Тэгээд юу яд юм бэлээ? Очир дагс компани ер нь олон улсад аягүй алдартай. Тэрийг яаж хэлээд байна гэсэн чинь 18 онд бөөлтөр дээр нь очиж исэн байхгүй юу? За ингээ хаалгаар нь яваад орсон чинь ингээл баахан цом мом. Тэгээ тэрийг тайлбарлахдаа дэлхийд махны олимп гэж болт юм байна. Тэрэнд ингээд дэлхийн алдартай улсууд бүтээгдэхүүнүүд яваад одоо нэг Германы алдартай бүтээгдэхүүнүүд очиж байгаа шүү дээ. Тэгэхэд миний санджаагаар бол 5-6 тийм цом байсан. Тэгсэн чинь энэ жил дахиад хідэн алтан медальтай ирсэн гэсэн байла. 13 алтан медальтай ирсэн гэсэн байлоо. Махны олимпиас шүү дээ. 100. Тийм би саяхан очир дагын CEO-г нь харж ирсэн. Тэгээд ер нь энэ бүтээгдэхүүн энэ уралдаанд яаж ороод идэв гэхээр угаасаа л 1-р стандарт 2-р чанар байгаа шүү дээ. Тийм байна. За тэгээд энэ махан амтдаг та тий нэр сургууль дээрээ гизчүүлсэд байвал номын санд суухдаа за ажил дээрээ кино үзэхдээ юм хэвмээр байвал найзуудтайгаа уулзахдаа фитнесээс гэртээ харих хооронд одоо энэ төгжрэлт амар өлсдөг. Тий тэгэхээр төгжрэлт өлсөж жагаад гэртээ очиод баха хоол идээд таргалаад байдаг. Тийм болохоор хариу ингээд нэг өлсөд байвал зүнхэндээ ингээд нэг beef jerky-г хатаас үхрийн махыг хичээл баг ингээд идээд өлөөд ороод явчих болно гэх мэтчлэн хаашаа л хаашаа авч явхад маш гоё үл дарах ийм үхрийн хатаасан махан jerky байна. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нэр 76 TikTok 75 30 гэсэн дугаараас авах боломжтой. Ер нь хаасайг бол худалдаалж байгаа. Одоо гэрийн доотлын жижиг дэлгүүрүүд ч гэсэндээ байдаг болсон билээ. Өчигдөр хүн суглуулж байсан чинь манай гэрийн уртлын дэлгүүрт харагдчихсан. Тэгээд өчигдөр энэ очир тагинсын альбиосны хуудаснаас нь бид нар мэдээллийг авчиж болно. Яг хууц руу норох юм бол Монгол улсаа төлөөлөөд 10 бүтээгдэхүүнээр өрсөлдөөд өнөөдрийн байдлаар 9 алтан медаль хүртэлцээд байж гинэ. Мондөг. Сайн. За. Баярлалаа манай нэвтрүүлэгтээ очир тагин хамтран ажиллалаа. Meat Snack буюу Hello Mini Saliam, Hello Өхрийн махан Jerky хамтран ажилласан. GS25 болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр байгаа. За бид өнөөдөр юуны пүрэв гарагт амтны ертөнцөөрөө өслөг ангийн гол одоо юу гэдгийг түүхэн ид болдог амттын тухай ярьж байна. За одоо тэгсэн чинь нэг шүүбийг хийхэд ингээд нэг 100 гаруй юу булганы арсыг ашигладаг гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн ер нь бол арсын бүрэн ашигладаг юм байна. Тэгэх бохоо мэдээж. Арсны захын хэсүүдийг тайраад аль болох тэгшин үнсэг хэлбэрээр ингээд зүсэж тааруулаад хооронд нь залгаад ойж байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас ерөөхдөө нэг ойролцоогоор 10-20% хорогдол гардаг гэж байна. Гэхдээ энэ хорогдлыг бас ингээд зүгээр хайчихгүй юм чи үнтэй цайтай юм шүү дээ. Цөвдөл гэх үү, эсвэрийн илүүдэл гэх үү энэ хэсгийг болохоор янз бүрийн юм жижиг идэлүүл буюу аксессуар
За хийхэд хэрэгэлдэг, гар цүнх хийхэд хэрэгэлдэг. Тэр байтугай нэг юм зүүмэл шүүб хийхэд хүртэл ашигладаг гинэ. Оо за. Тий, зүүмэл шүүб гэх нь одоо энэ тентгийн юмнуудыг нийлүүлсэн. Тий, эсгүүрийн илүүдлүүдийг зүүж яагаад хийдсэн шүүб юм байна. За. Тийм байна. За, эр булганы арьс илүү том, илүү ширүүн байдэн гэж байна. За. Тэгэхээр шүүб хийхэд тохиромжгүй болчтой юм байна л да. Энэ чинь шүүб чинь аль болох гой зөөлхөн дулаахан хөнгөн байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр эр булганы арьс бол тохиромжгүй гэж үздэг. За, тийм учраас нарийн шигтэй зөөлөн им булганы арьсыг төлхөө хэрэгэлдэг юм байна. Тэгсэн дэлхийн зах зээл дээр сайн чанарын булганы арьс нэг ширхэг нь 100-аас 300 ам долларын өмнө хүрдэг гэж байна. Дунджаар 60 арьсаар шүүп хийлээ гэж бодож байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зөвхөн арьсны өртгөнд гэхэд л 6,000-аас 18,000 доллар болдог байна. Амар үнэтэй байгаа зү. Тийм, тэгэд ингээд энэ дээр чинь за зөвхөн 6-аас 18, за 6,000 доллараар нь ботчих л доо. Тэрэн дээр нэмээд үйлдвэрийн зардал гарч байгаа, ажлын хөлс гарч байгаа, татварууд нэмэгдээд нэг шөөп дэлхийн зах зээл дээр 20,000-аас 100,000 доллар хүрдэг бахны. Ийм үнэтэй байд юм уу? Үнэтэй. Гэтэ манай монголчуудын хувьд бол гайгүй даваа талтай л та. Энэ бол нөгөө загварын орднуудын үнэлгээ байхгүй юу одоо хамгийн сайн шүүпнүүд гэсэн үг. Торгон та хэлсэн шүү дээ нөгөө нэг сорыг нийжлэхэн болгоно, яг бүр ингээд нөгөө торгоны хээ нийлүүлж байгаа юм шиг нийлүүлнэ гэд ингэж бүр ач холбогдол үүс хийж байгаа шүүпнүүд юм үнэтэй хана. Одоо өөрөөр хэлбэл баян тэгэл нөгөө одоодын өмсдөг шүүпүүд гэсэн үг л дээ. За манай монголчуудын хувьд бол арай гайг үнээр авна. Яаж ч гэсэн ер нь бол 20,000 доллар буюу одоо 70 сая төгрөг орчим юм уу да. Шүүп өмснө гэж ер нь бараг байхгүй шүү дээ тийм ээ. Тийм тэгээд манай нөгөө нэг хөлийн цаана дэлхийн хамгийн хямд булганы аж ахуй, хамгийн хямд арьс, хамгийн хямд булганы зах зээл байгаа гэж үздэг. За гэхдээ алдартай загварын ордны шүүпийг бол 30 жил ямар ч асуудалгүй өмсчихдээ гинэ. За гэтэл тэр нөгөө манай хөлийн чанад буюу хятадд байгаа энэ шүүбийг ер нь дээдлэн л 10 жил өмснө гэж байна. Тэгээд өснө халтарчдаг. Тийм ялангуяа халцрахтаа тэр нөгөө нэг юм гарын хэсэг, ханцуу хэсгэрээ, эсвэл сугны хэсгэрээ, тийм. Эсвэл нөгөө нэг юм халаас хэсгэрээ гэдэг ч юм уу тийм хамгийн шүргэлцдэг хэсгэрээ юу ачдаг гинэ. Сорн унцдаг гэж. Тийм тэгээ хятад шүүб ойролцоогоор 5-аас 6 жилийн дараагаар сорн унаад ноосорч эхэлдэг. Тэгэхээр ер нь дээдлэн л 10 жил өмснө. Камтай өмслөө гэхэд юм байна. Тийм учраас манад бол харьцангуй гайгүй хямдхан байгаад идэг байхаа шүү дээ. Ер нь бол нэг богинохон шүүпний 3-аас 5 сая төгрөгийн хооронд байгаа. Урттай болохоор 8-10 гэдээш явчин. Тэгээд энэ чинь дотроо загвараасаа, брэндээсээ, үйлдвэрээсээ хамаарат янз бүр шүү дээ. Амар юм тий. За тэгвэл юу яана? Дараагийн амтан болохоор за булга бол юм нэгдүгээр. Хоёр дахь нь хамгийн их одоо юу гэдэг юм бэ? Юунд үслэг анд ашиглагддаг, арсыг нь ашигладаг амтан бол мэдээж нөгөө шиншила. Тийм гэсэн. За шиншила тий бас л нэг булга шиг. Тэгвэл шиншила бол юу юм бэ? Зурмнаас ялгүй том ийм мэрэгч амтан. Ямар жоохон юм. Тий ер нь баг хулгана гэж болно. За нэг хулганаас зурм чинь арай том. За нэг зурмнаас дахиад жоохон том. Ийм л мэрэгч юм байна. Тэгээд хамгийн том шиншила бол нэг 36 см гэдэг чинь нэг төөч нэг 20 см. шүү дээ. Тий тэгээд төө дээр нэмэх нь нэг сөөм. Тийм байна. За нэг ийм л урттай юм байна. Тэгэхээр ч одоо өвчнөө олон шиншилааг юу орох бах та. Тэгэд шиншилааны ус бол дэлхийн хамгийн зөөлөн дээрээс нэг ширхэг нь өсний ширхэг нь маш нягт байд юм байна. За одоо чинь ингэж байгаа хүний өстэй харьцуулж байгаа байхгүй. Хүний өс нэг угнаас нэг л өс ургадаг гинэ. За баг уутан цараас. За уутан цараас гэдэг юм уу та тэр болцооноос ч гэдэг юм уу тий. Тэгдэг. Нэг л угнаас нэг өс ургадаг. Гэтэл шиншилааны нэг угнаас 40-80 өс ургадаг гинэ. Амар угууз. Ямар амар нэгт тэгээд одоо баг өтгөн гэж хэлэх юм уу те ингээд хүний үстэй харьцуулбал тийм байна. Тий нэг угнаас хүний үснээс нэг угнаас нэг л ус ургаж хахад шинжилнаас нэг угнаас ингээд 40-80 ус сагсаатал ургадаг. Тэгэхээр халцрна гэдэг асуудал харьцангуй бага юм аа да. Тийм болохоор ингэж байгаа бүр шиншилааны арьсны 1 см квадрат. За 1 см квадрат талбайд 20,000-аас 25,000 ширхэг ус байдаг. Ийм юм байна. Тийм учраас шиншилааны ус бол маш зөөлөн учраас шиншилаа шүүп бол зөөлөн тансаг мэдрэмж төрүүлдэг. Шинжлэлийн арьсаар хийсэн булгал. Хүмүүс яагаад ингэж өмсгөөд идгийг нь одоо л ойлголоо шүү дээ. Тийм байна. Харин тийм багц. За тэгээд дээрэс нь шинжлэлаа бас их ашигтай ч юу авахтай зайлвал үржүүлэхэд маш бага орон зай эзэлдэг булганы хажууд. Ердөө л 60-ыг харьцах 50 хэмжээтэй дээшээ нэг 40 сантитай нэг юм өндөртэй жижигхэн торонд л хийчдэг. Хөөрхий. Тий. Тэгээд торнуудыг давхарлаа тавьчихна. Энэ ч уг нь л амар хөөрхий амтан байд юм биш үү? Шинжлэлаа юу? Тий нүд нь хоох. Тий харин одоо энэ ийм том жигтэй нэг ийм нэрээ нэг ийм томхон хэмжээний мэрэгч шиг юм уу да. Ийм шинжлэлаа гэж.
Ийм учраас айгүй их үнэтэй тэгээ дээрэс нь хүмүүс өмсгөж юу яагаад гэдэг вэ? Тийм байна. Шуураад ахад. Тэгээд өвсөн тижээлтэй буюу мэрэгч учраас хоол хүнсний зардал маш бага гарна. Өвс, үр тариа тэгээд тусгай ийм шингэн витамин өгдөг. Мах идэггүй гэсэн. Үс арсыг нь одоо гоё байлгах гэж. Тэгээд хүний гар дээр ингээд гаршуулж үржүүлэхэд маш хялбар. Өөрөө их тийм тайван дөлгөн зантай амтын гинэ. Тэгээд хүний гар дээр ингээд зүгээр л ингийн юу ахгүйгээр нядлахгүйгээр ингээд хижээвэл баг 20 хүртэл тасалдаг. Урт насалдаг байх нь. Тий, тэгээд муур шиг ийм илс тавьж өгд юм байна шинжил агуулганд. За, тэгэнгүүт тэр илсэн дээрээ ингээд өөрийнхөө биеэ арчлаад тэр ингээд арснаас нь ялгарч байгаа янз бүрийн тэр тослогоо ингээд илсэн дээрээ ингээд хөрвөөж шингээдэг. Тэгээ баг илсэн дээрээ хөрвөөж байгаа нь баг усанд ороод байгаа юм да. Нэгсэн да. Тэгээ муур шиг тийм айгу гоё байдаг байх нь шүү дээ. Тий, тэгээ муур шиг тийм илс тавиад өгчдөг. Ийм юм байна. Тэгээ яг нэг сул тал байдаг шинжил одоо тижээж байгаа фермерүүдийн хэлж байгаа нь бол нэг сул тал байдаг нь чигтэй орчинд тэсвэрэг өгнө. Тийм учраас шинжилааны үсийг ингээд нөгөө усанд норгож болохгүй тэгвэл ингээд өгчдөг. Яаж арчил цэвэрлэлт юм болоо? Хэмэтгүй харин тэгээ одоо тэгээд аж ахуйд үржүүлэхдээ бол мэдээж бас л нэг сайн удам угшилтай ийм их сүргнээс шинжилааг аавж ингэж өсгөж үржүүлдэг фермүүд. Шиншилааг хамгийн том огтон гэж үздэг юм байна. Өмнөд Америкт байдаг хятадыг дүүснээс нь болоод бөөс бүтэж өгдөг болохоор бөөсддгүү гинэ гэсэн биз дээ. Хоо амар юм. Бөөс бүтэж өгөх гэдэг. Шинэндээ юм байгаа ши. Йоо, гарчгаа гоё өгөхөөсөн биз дээ. Бөөс бүтэж өгдөг шиншилаа. Бас уурсан шиншилаа нохоо шиг хуцах мэдтүү гардаг хүмүүс их тижээдэг гэсэн байна. Юу яасан туулаа шиг юм уу да гэсэн мэ нэрэ туулаатай айгуу төсtöөл юм байна. За тэгсэн ингэж байгаа. Шиншилаагийн арьсан шүүп бол дэлхийн хамгийн дансаг, хамгийн хөнгөн, хамгийн зөөлөн өндөр үнэтэй мөслөг эдлийн нэг бол яалч юм уу. Тэгэд дэлхий дээр жил бүр ойрсоор 300 мянга гаруй шиншилааг нядалж арьсыг нь ашигладаг юм гинэ. За. Тэгэд нөгөө булгачийн үлээ 50 сая гэж илүү тий. Энтэй харьцуулахад бол арай гайгүй сонсогдож байгаа юм билэ. Тийм учраас шиншилаагийн арьс айгүй үнэтэй ховртой тооцогддог юм гинэ. Тэгээ булганаас илүү үнэтэй байгаа гэдэг тий. Ховор байдаг учраас гэсэн. Тийм байна. За бас нөгөө боловсруулалт хийхэд өндөр урш чадвар шаарддаг тул үний хувьд бол үслэг эдлэл дундаасаа ер нь илүү үнэтэйдээ тооцогддог. Тэгээ шиншилаагийн арьсаар шөөп, малгай, гар цүнх хийнэ. За. За гар цүнхийг бол би харж байгаагүй, малгай харж исэн, шөөп харж исэн. Харин бэлхүүс хүрсэн юм нөгөө богино шөөп хийлээ гэж бодъё. За одоо зүгээр ингэ бэлхүүс хүрсэн л юм жижигний хийлээ гэж бодъё. Тэгвэл 50 шиг шиншил ордог гэж байна. Харин өвдгөр татсан шөөп хийхэд 100 арьс орно гэж байгаа. Тэгэд нөгөө талаар энэ чинь айгу ховор гэдэг байгаа шүү дээ, тийм ээ? Тий. Энийхээ хэрээр бас нэг зүйл үүдг нь ховор юм өнгөтэй эсвэл юм тусгай захиалгын шүбэнд 150-аас 180 арьс орох тохиолдол байдаг гинэ. Тэгэх баха жижиг амт юм чи. Тийм. Одоо энэ зурган дээрээс харахаар ингээд ийм юунуудын стал нөгөө торгоны хэ нийлүүлнэ гэсэн юм шиг ингээд нийлүүлээд очсон байгааз. Тийм байна. Тийм. Энд чинь ингээд нэгдүгээр дөнгнөөсөө болоод хоёрдугаарх нь тэр нөгөө ийм айгүй нөгөө тусгай захиалга гэж үзэж байгаа учраас хооронд нийлүүлэхэд нилээ их шиншилаагийн арьс ороод идэг юм байна. Энд өнгө тааруулах гэдэг бас тий. Өнгө тэр арьсны сор морын. За үн хашийн үед ямар байдгийг гэсэн дэлхийн зах зээл дээр жижиглэнгийн үн богино шүүп нь $10,000 хүрдэг гэж байна. За урт шүүп нь $25,000 байдаг гинэ. Бас нэг ховор чамин өнгө байдаг гэдээ яриад байгаа шүү дээ тийм ээ. Эсвэл нөгөө тусгай захиалга ингээд ийм шүүпнүүд бол $50,000-аас $60,000 хүрдэг. Ийм үнэлгээтэй байд юм байна. За ихэнх шиншилаа цайвар хөх саарл юм өнгөтэй байдаг бол онцгой содон өнгөтэй шиншилаа гэж байгаа. Тэд нар нь бол хар өнгөтэй, шар өнгөтэй. Бүр нөгөө нийл ягаан гэж ярьдаг шүү дээ тий. Нийл ягаан буюу үзмийн ягаан өнгөнүүд бас байдаг гэж байгаа. Үзмийн ягаан нь ховор мовор болоод ирэхээр бүр амар үнэтэй. Тэгээ булганы арьс нөгөө янз бүрээр ингээд янз бүрийн өнгөөр будаад дэглээд ингээ янзлчиж болт юм байна л да. Гэхдээ шиншилаагийн арьсыг нь боддгүй ингэнэ. Ер нь бол ийм өөрөөрөө байхтаа их гоё арьс гэж үздэг юм байна. 100%. Сая тэр нөгөө шар юуг нь одоо нөгөө арьсын эдлийг нь харуул үслэг эдлийг нь харуулсан шүү дээ өмссөн байгааг нь хөөхөн л харагддаг юм байна. За дараагийнх нь. За ингээд нэгт нь булга хамгийн их одоо гэдэг үслэг анд ашиглагддаг юм байна. Булганы арьс, хоёрт нь шиншилаа, гуравт нь болохоор үслэг ангийн хамгийн их одоо арьсыг ашигладаг амтан болохоор үнэг гинэ. Тийм. За мэдээч манайх бол үнгэн балгаа гэж айгүйх ярьдаг тийм үнгэн балгаа өмсдөг байсан хүмүүс. Дэлхий дээр жилд дунджаар 4 сая орчим үнэг нядалж арьсаар нь хувцсийдэг гэсэн баримт байд юм байна. За үнэг бол гоёмсог өсноостой амьтдын нэг. За ер нь бол хүн төрөлхтөн хамгийн анх фермд тижиж эхэлсэн. Ер нь Шотландууд анх эхэлсэн энэ хамгийн анх үнэг тижээсэн. Тэгээд олон зууны турш үнэгний арьсаар малгай, шууп, зах, за ханцуу зарим хувцсны оруулга хийж ашигладаг. Үнэгний өс 4-9 см урттай, зөөлөн,
дээрээс нэг тийм үзэмжтэй, нарийн ширхэгтэй, торгомсог тэгээд гоё ийм хөнгөн байдаг юм байна. Арьс нь. Одоо нэг юу тэр чигээр ийм юуг н үнэгний өмсгөөс гадна нэг зүгээр цахнуудыг ингээд нэг ийм арьсны тий үнэгэн цахтай балтаа гэж аяг хийдэг байсан. Тавьсан байдаг чи зах тавьсан байдаг. Тий. Үнэгний арьсыг тэр чигээр нь шахав. Манай ээжид лав намайг жоохон бахад нэг тийм бүр үнэгний нөгөө нэг ийм юу муутайгаа одоо юу гэдэг толгой хэсгийн тийм арьс марьстайгаа тийм байдаг гэсэн шүү дээ. Амир. Биднээс нэг айдаг байж үлээ. Тэгээд үнэгний арьс 2 давхар ийм өслөгтэй байдаг ингээд. Эхнийх нь 9 см хүртэл ийм урт сор байгаа. За тэгээд тэр 9 см хүртэл сорныхоо доор ийм нарийн ширхэгтэй ноолуран ийм өснүүд байдаг гин. Тий. Тэгээд үнэг бол улаан үнэг гэж байна, цагаан үнэг гэж байна, саарл үнэг гэж байна, хар үнэг гэж байна. Тэгээд мөнгөлөг үнэг байна, бүр цэнхэр үнэг гэж байдаг. Мөнгөлөг цэнхэр нь ямар харагддаг юм болоо? Мэдхгүй. Тэгээд хамгийн үнэтэй үнэгний арьс болохоор мөнгөлөг үнэгний арьс, silver fox гэж хэлдэг. Одоо ийм юу хэлээд байдаг штэ. Буурал ус суудсан эрчүүдийг silver fox гэж хэлээд байгаа штэ. Барны ертөнцид бол тий. Тэгэнгუთ ийм мөнгөлөг үнэг бол тэр нөгөө мөнгөлөг өнгийн сортой хар үнэг юм байна. Уг нь ингээд хар үнэг л юм байл та. Сор нь мөнгөлөг. Арьсан дээр арьны арьсныхаа үзүүр дээр байгаа. Зөө. Тий. Цагаан үнэг гэдэг бол мэдээж туйлын бүсэд амьдрна. Тэгээд энэ туйлын бүсэд амьдрдаг цагаан үнэг болохоор зуны үйлрэлтүүр зүгээр хав хар үнэг гүйж явна. Хав хар болцсон 100. Тэгжээснэ цас ороод өвөл болохоор эргээ цав болчдөг. Өнгө орж байгаа. Байгальтайгаа ингээд тасан цогцоод. Тий. Тэгээ зарим цагаан үнэгний өсвөл бол баг зэрэг ийм цэнхэр туяатай байд юм байна. Цагаан үнэг хэрнээ цэнхэр туяатай, цэнхэр сортой. Тэрийг болохоор blue fox гэдэг. Тэрнээс биш цэв цэнхэр үнэг гүйж явахгүй л байна л да. Би бүр түр ямар харагдсан юм бол гэдэг төсөөлөд бараагүй. Сороосоо болоод байд юм байна. За тэгэхээр үнэгний аж ахуйн булуг олон шиншээлэг отох юм бол үржүүлж арчилахад арай хялбар жилд дунджаар 6 заримдаа бүр 10 ийм зулцаг гаргадаг. Тэгээд эдийн засгийн хувьд өндөр ашиг шимтэй ийм бизнес юм байна л да. Нөгөөдөл чинь булуг улстай яг нэг дампуурч гал эвгүүт гэдэг эвгүй бизнес юм шүү дээ. Тий. Тэгсэн яг хөө мэдээж махтай амтай учраас одоо уураг өндөртэй буюу тий мах загасны мах гэх мэт нэмэлт хичээлээр тижээн л дээ. Гэхдээ ер нь бол харьцангуй гайгуудаа ордог. Дэлхийн хамгийн том үнэгний аж ахуй Хятадд байна. За манайх ч их сайхан том зах зээл ажууд байна. Хямдхан авчиж болохоор. Тэгээ бүгд найрамд Хятад ард улс 2020 он хүртэл жил болгон 13-аас 14 сая үнэгний арьс бэлдэж нийлүүлдэг байсан юм байна. За 20 он хүртэл шүү. Гэтэ сүүлийн жилүүдэд энэ та ерөөхдөө эрс буурж байгаа гэж хэлж болно. Жишээлбэл 2022 онд 8 сая, 2023 онд 3.3 сая болсон юм байна. Оо за. Амар багсан байгааз. Одоо чи 13-аас 14 саяг юу яадаг байж байгаад нийлүүлдэг байж байгаа 3 сая хүртэл багасч байгаа. Тэгэхээр ерөөхдөө энэ зах зээл нь 79%-аар одоо бараг буурч байгаа гэх юм уу та. Айгу буурсан байна. Харин улаан хар мөнгөлөг үнэний аж ахуйгаар Орос улс дэлхийд удаалж байгаа гинэ. 2 дугаарт нь орж байгаа гэсэн үг. Тэгээ Оросууд жилд 1.1 сая үнэгний арьс бэлтгэдэг байсан юм байна. Гэхдээ бас л өмнөх жилүүдээс эхлээд энэ үзүүлэлт буурж байгаа. Оросууд чинь цагтаа бол ийм 2 сая үнэгний арьс бэлтгэж нийлүүлдэг ийм бас л том зах зээлд ордог ийм байж л дээ. Бас даагаад Финланд буурч байгаа. За Финланд яадаг байсан гэсэн 1 сая үнэгний арьс бэлтгэдэг байсан боловч 2020 оноос хойш эрдэмтдээ бас бууруулад тэгээд сүүлийн 5 жил гэхэд Финландыг бэлтгэн нийлүүлж байгаа үнэгний арьсны тоо хэмжээ 68% буурсан гэж. За ер нь л тогтсон унж байгаа юм байна тий буурж байгаа юм байна. Тийм энэ үнэгний арьсны зах зээл ерөөхдөө маш их хумигдж байгаа гэж ойлгож болох юм байна л да. Бусад бүтээгтүүнүүдтэй шахагдаад байна. Эсвэл үнгийн нэг амар тоохоо болоод байна. Ямар ч хэлсэн ингэж хавчигдж байгаа юм байна. За ингээд үнэг гуравт нь бол хамгийн их арьсыг нь ашигладаг амтан бол өслөг анд бол өслөг идэлд бол үнэг байд юм байна. Нэгт нь булаг, хоёрт нь шиншила, гуравт нь үнэг. За дөрөвт нь туулаа ордог гинэ. За туулаа бол ганцхан арьсаараа биш. Туулаа махны зорилгоор ферм төсгдөг. Туулаа мах гэж одоо ч иддэг. Ялангуяа Францууд Европод маш дуртай. Тэгээ туулаа мах. За туулааны арьс байна. Тийшээ яг идэж явах нь бол мэднэ сонсч ирсэн, тэнд харж ирсэн. Монголчууд ер нь туулаа мах иддэг юм уу? Монголчууд иддэг шүү дээ. Бид нар ч ер нь малтай хүмүүс ингээл те янз бүрийн ан амтны баг иддэг шахав. За туулайг бол махаар нь, арьсаар нь, бас ноосоор нь туулааны ноос гэж айгүйх бэлтэж авд юм байна. Тэгээд мэдээж дөрөвдөх нь бол эрдэм шинжилгээний зорилгоор маш хуржүүлдэг. Дэлхийн лабораториудад өгдөг шинжилгээнд эрдэм шинжилгээнд зориулж туулаан дээр туршдаг шүү дээ, туршилтууд хийдэг. Тэгээд туулааны аж ахуй бол дэлхийд даяар уламжлалт фермерийн аж ахуйгаас гадна бүр аж үйлдвэрлэл болж өгдсөн. Ийм юм байна. Тэгээд туулаа бол одоо юу гэдгийг маш бага талбайд бага хэмжээний тижээлэр тижээхэд ашиглахад маш ийм хялбар ийм
салбар. Тэгээд нөгөө нэг амархан өсдөг туулаач юм бол амархан үрждэг. Тийм гэсэн. Австралчууд чинь нэг хэсэг нөгөө нэг туулаагаа дийлхээ болоод эсрэг дайн зарлж ирсэн гэдэг баг. Маш хурдан үржирдэн. За тэгээд махны, арьсны, ноосны судалгааны тавт нь болохоор сүүлийн үед туулайг айгүй гэрийн тижээвэр амтан болгож тижээж ингэ зардаг учраас бүр гэрийн тижээвэр туулай болгож өсгөж үржүүлдэг фермд. За яг өнөөдрийн сэдв хэдийгээр ийм өслөг ангийн аж ахуй гэж байгаа ч гэсэндээ туулааны аж ахуйн бас бусад чиглэлийг нь халтхан дурдчихъя л да. Ингэж байгаа. Туулаа мах өөх нь өөх тос маш багтай байдаг нэ. Тэгвэл мах нь. Тэгээд тэгсэн мөртлөө уургийн халамж айгүй өндөртэй. Тэгээ холстрын багтай хурдан шингэцдэг харшил бага өгдөг учраас хүнсэнд маш сайн тохирдгийг. Яагаад чи туулаа мах хийж үзээгүй? Үзээгүй. Тэгээ яагаад тийшээгээ хидэд байна гэсэн ч ерөөсөө л гол шалтгаан дээр харшил бага өгдөг учраас гинэ. Энэ айгүй том давуу тал болт ингэж байна. Тийм учраас бага насны хүүхдэд өгөхөд нэлээд тохиромжтой хүнс гэж явдаг юм байна шүү. За тэгсэн дэлхийд даяар жил бүр 1.2 тэрбум толгой туулаа нядалж хүнсэнд хэрэгэлдэг гэдэг юм тоо баримт байд юм байна. За бас туулаагаа нядлахгүйгээр ноосыг нь ашиглах замаар үржүүлдэг аж ахуй байдаг нь ангор туулайн аж ахуй юм байна. Бас сонсч ирсэн те. Бас ангор туулаа. За. Туулаа малгайлыг сонсч ирсэн. Тийм, ангор туулаа ноосоор нь малгай хийн, ороолт хийн, бээли хийн, цамц хийн, их гой дулаахан байдаг гэж байгаа. Тэгэд энэгээр яагаад ийм нөгөө нэг цамц юу хийгээд бээли ороолт хийгээд ингэ гэсэн ингэж байгаа юм байна. Ангор ноосны диаметр нь 12-оос 16 микрон байд юм байна. За тэгвэл манай нөгөө нэг ямааны ноолуурын микрон нь 14-өөс 19 гэд юм байна. Тэгэхээр энэ хоёр хоорондоо ерөөхдөө жоохон ойролцоо гэж үзэж байгаа. Тийм байна. Бараг илүү нөгөө нэг юм гоё нарийн шигтэй, зөөлөн, хөнгөн дулаан барих чадвар нь илүү өндөр гэсэн үг байхгүй юу? Туулаа. Тийм туулаа. Тийм учраас ер нь бол айлч салбараар айлч хэрэглээгээ бодоод туулааг үржүүлсэн айгүй ашигтай байдаг бахна. За 14 цаг 42 минут болж байна. За хамтран ажиллагчаар дэлхийд гарах гарц гэсэн уриатаагаар олон улсын Улаанбаатар их сургууль хамтран ажиллаж байна. За Улаанбаатар их сургууль магадлан итгэмжлэгдсэн сургууль. Итгэмжлэгдсэн. Магадлан итгэмжлэгдсэн сургууль. Тэгээ энэ итгэмжлэгдэн гэдэг нь яад юм бэ гэсэн чинь за тухайн байгууллагын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэл үр дүнгийн тодорхой стандартыг хангасан байвал итгэмжлэл өгдөг юм байна. Тийм. Тэгээд одоо Улаанбаатар их сургуулийн элсэлт 6 сарын 23-наас эхэлнэ гэж байна. 6 сарын 23-наас эхлээд хичээлийн 1-р байрандаа элсэгчдийг бүртгэж авна. За одоо ер нь бол мэрэгчлээ сонгоно, сурах сургуулаа сонгоно гэдэг чинь хамгийн том чухал амьдралын нэг мөчтэй тийм ээ. За тийм. Тэгээд Улаанбаатар их сургуулийн хамгийн гой зүйл нь ингээд байгаа. Хамгийн их тэтгэлэгтэй их сургууль гэж байгаа байхгүй юу? За энэ юу гэсэн үг юм гэхээр одоо хүүхдүүд ингээд элсдийн ерхий шалгалтандаа бэлтгэн бэлдээд Монгол хэлээ өгөх нөгөөд ингээд ерөөхдөө чиглэн гараад ирлээ шүү дээ. Тэгээд 2024-өөс 2025 оны хичээлийн жилд шинэ элсэгчдтэй зориулаад 40% тэтгэлгийг хэн авч болох вэ гэхээр та элсдийн ерхий шалгалтын дээр 500-аас 509 оноотой байх юм бол 40%-аар хямдхан сурнаа. За яаш явна гэсэн үг. Тийм элсдийн ерхий шалгалт. За тэгвэл 600-аас 649 оноотой элсэгч байх юм бол 50% тэтгэлэгтэй сурчин, 650-аас 699 оноотой тэтгэлэгч байх юм бол 70% тэтгэлэгтэй сурчин. За 700-аас дээш оноо авсан байх юм бол 100% тэтгэлэгтэй буюу ямар ч үн төлбөргүй Улаанбаатар их сургууль сурах нэ. За тэгээд бас нэг давуу тал нь бол юу яаж байгаа? Солонгос англи хэлийг чөлөөтэй эзэмшиж төгсөн их сургуультай. Тий их сургуультай. За 2 жил Монголд 2 жил Солонгос сураад Солонгос Монгол хос дипломтой төгсөх боломжтой гэж байгаа юм. За энэ совилхон сургууль чинь та Улаанбаатар их сургуулийн совилхон сургуульд орох юм бол Солонгос болон Германд өөрийнхөө энд төгссөн одоо юугаар дипломороо нээлттэй ажилд орж болно. Ямар гоё. Тий, лицензтэй. Одоо тэгээд чинь совилхон сургууль төгссөн хүн бол Германд очиод лицензийн шалгалтыг өгнө. Тийм. Тэгэл шууд үндсэн мэргэжлээрээ совилхон юугаараа ажилд орох боломжтой. Бакалаврын хувьд нөгөө 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөр буюу 2 жил нь Монгол сураад 2 жил нь Солонгос сурчиж байгаа юм билээ. Тэгэхээр та хос дипломтой төгсчих боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр Солонгос хэлээд сурчин, хос дипломтой ойж олчин. За тэгвэл магистрийн хувьд ч гэсэндээ ялгаа авахгүй 1 жил нь Монголдо сураад 1 жил нь Солонгос улсад сурах юм боломжтой юм билээ. Манай найз яг нөгөө магистрт 1 дээр нэмэх нэгээр явсан шүү дээ. Тэгээд Улаанбаатар их сургууль сургалтын чанараараа эхний 8-д ордог гэж байна. Сургуулиудын одоо манайх чинь чансаа гаргадаг болсон шүү дээ их сургуулиудаа. Тэгээд Монгол улсын эхний 20 дэрэмблэгдэх одоо эхний 20 сургуулийн чансаа гарan жагсаагаад эхний 20 сургуулийн 13 дугаарт Улаанбаатар их сургууль ордог гин. Тэгээд 4 дахь удаага магадлан итгэмжлэгдсэн 2024 онд 10 жилээр магадлан итгэмжилсэн байгаа. Тэгэхээр 34 он хүртэл 10 жилийн магадлан итгэмжлэлээ авцсан гэсэн үг. Энээс гадна нэрээ оюутнуудын нөгөө чөлөө цагаа өнгөрүүлнэ гэдэг чинь айгүй чухал шүү дээ тийм ээ. Дугуулын их хичээлд юм билээ. Цан, гольф, таквондо, чөлөөт бүх, аялал, хувилхуу, сайн дурын үйлчлэгч, гар бөмбөг, сакс гэдэг ерөөсөө юу сонирхож чинь тэр чиглэлээр нь оюутнуудаа хөгжүүлэх юм боломжтой юм билээ. За тэгэхээр бид нар илүү дэлгэрэнгүй мэдээллийг
Facebook-ээс бол олон улсын Улаанбаатарын их сургууль гэж ороод аль биесны хуудас нь гараад ирэнгүүт нь авчиж болно. За эсвэл IUU-цэг Эдүү цэгийн мэн гэсэн вебсайтад хандах юм бол энэ яг нөгөө өөрийнх нь аль биесны вебсайт юм бэл. Утасныхын дугаар суурь утас нь болохоор 46 20 26. За урд нь 11 хийгээд 46 20 26 26-аар залгаж болно. Эсвэл 89 47 20 26. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ дэлхийд гарах гарц гэсэн урайтаагаар олон улсын Улаанбаатарын их сургууль хамтран ажиллаа. За баярлалаа. За бид өнөөдөр өслөг ангийн тухай ярьж байгаа. Тэгээд юу яаж байгаа? Туулааны тухай ярьж байгаа шүү дээ, тий. Туулаач одоо ингээд өслөг ангийн 4 дахь хамгийн их ашиглагддаг амтан гэдэг. Тэгсэн туулааны ноосны гарц туулайн үйлдвэрээс болоод өөр л байд юм байна л та. За нэг Франц ангор туулаа нэг 400-аас 600, Герман ангор туулаа нэг 800-аас 1200, за Хятад ангор 300-аас 500, Англи ангор нэг 300-аас 400 г ноос өгдөг туулаа. Жилдээ ноосыг 3-аас 4 удаа авчдаг. Самнаад авчдаг. Манай ч үлээж ямаага нэг л самнадаг тий. Нэг л самнаа шүү дээ. Одоо самнаад дуусч байна. Тийм байна. Тий. Хятад улс 50 сая ангор туулаа үржүүлээд жил бүр 2500-аас 3000 тонн ангор ноос, туулааны ноос үйлдвэрлэдэг. Тэгэхээр энэ нь бол дэлхийн нийт ангор ноосны 90%-ийг Хятад ангаараа хангадаг гэсэн үг. Оо амар юм. 50 сая туулааныхаа. Ер нь энэ тал дээр Хятад угаасаа бүх юун дээр нь л тэргүүл амьд дээр л тэргүүлт юм байна. Тийм байна. Тэгээд туулайг бол зөвхөн арсыг ашиглах, дээл шүүб, малгай хийхээс гадна одоо юугаар махаар нь бол ингээд олон янзаар ашиглаж байна. За бас эрдэм шинжилгээ анагаах ухааны салбарт им хийхэд туулайг ашигладаг юм байна. За тариа хийж ингэж нөгөө лабораторид ашиглана. За янз бүрийн хор вакциныг эхлээд туулаан дээр туршдаг. Тийм болохоор цэвэр үйлдвэрийн туулайг бол данганц арсаар нь биш, бас махаар нь ч биш. Зүгээр юунд яах гэж лаборатори ашиглах гэж үржүүлдэг. Тэгээд хүмүүс аягүй туулаад хичээдэг болж байгаа. За 5 дахь төлөөлөгч нь элбэх. Хүүх тийм үү? Тийм гин. Хүүхдэг надад гараад идэг нөхдүүд үү? Мөн штэ. Тэгээд би элбэхийг бас ер нь айгу баг сонсч ирсэн юм байна. Америкийн элбэх, нохоо элбэх гэж дотроо 2 янз байгаа юм байна. За тэгэхээр Америкийн элбэх нь болохоор зөвхөн хойд Америкт амьдардаг зөөлөн, өтгөн үстэй тод нүүрний хээтэй байдаг гинэ. За тэгвэл нөгөө нохоо элбэх гэдэг байгаа штэ. Энэ нь болохоор Азид амьдардаг, өсөн дунд зэргийн нэгттэй шаргалтуу хүрэн өнгөтэй байдаг. Одоо бидний ихэвчлэн мэддэг нь энэ Азид амьдардаг гэсэн үг юм байна. За. Тэгээ элбэхийн арсыг байгалийнхын хээг ашиглаад шүүбихээс гадна удаа эдлгээтэй дулаахан учраас шууд болтой хөрмний доторлогоо болгоод ашиглаждаг гинэ. Дулаахан байдлаас нь бол. За. Дэлхийн зах зээл дээр Америкийн элбэхний нэг ширхэг ийм арс нь $30 хүрж байгаа. Чи дотор 2 янз байгаа даа шүү дээ. Америкийнх нь болохоор нэг ширхэг нь $30 хүрж байгаа. За Хятадын нохоо элбэхний арс $50 хүрж байгаа. Финляндийн үржүүлгийн элбэх гэж байгаа. Энэ элбэхний арс нь $80 хүрдэг гэж байгаа. Гэхдээ тэгвэл зэрлэгээс биш юунаасаа юм бэ? Тэ нэг үйлдвэрээсээ юм байна. Үйлдвэрээсээ болж байгаа. Тийм ямар төрөл зүйлээсээ хамаарж байгаа гэх юм уу? Тийм. Гэхдээ энэ бол нөгөө нэг саяны хийсэн үнүүд бол дандаа дээд үнүүд. Энэс нөгөө нэг одоо олон тоогоор авна. Манайхаа ярьчаач гэдэг шүү дээ. Тэгээ буулгаж жагаад одоо ямар үнээр энэ худалдаачны ур чадвар мэддэг гин. Хятад улс фермд үржүүлсэн 14 сая элбэнхний арсыг худалдаанд гаргадаг жил болгон экспортод. За Финланд тэгсэн 1.5 сая элбэнхний арс экспортлдог бол Оросууд 1 сая элбэнхний арс экспортлдог гинэ. Тэгээд элбэнхний аж ахуй дээр бол элбэнхүүдийг өөрөөр торонд байрлуулдаг. Бүгдээр ингээ нэг өөрөөр торонд байрлана. Тэгэхгүй бол хоорондоо зодтолтоод ерөөс тий хоорондоо зодтолтоод ерөөс нэг гимтээгээд байдаг. Тэгээд зодтолтохоор бүр амар их зодтолдог гэдэг. Угаасаа хүүхлэг кинон дээр хамгаал зодтолж байгаа юмдаа дандаа л элбэхүүд идэг шүү. Тий тэгээд янтаа ерөөсөө зодтолтоод таардаггүй гин. Тэгээд махчин амьтаа учраас мэдээж мах загас аминдын мөгн уурхтай хоол тижээлэн хооллон жилд нэг удаа үржилт орно. Тэгээд нэг одоо зулзаглахтаа нэг 6-аас 10 зулзаг төрүүлнэ. Үржил бол сайтай. Тэгээд өвлийн үйлрэлд яг сорн гүйцсэн үед ядалж арс бэлтгэдэг. За элбэнхийг фермд үржүүлснээр амьтны ийм үйлдвэрлэх чанар нь сайжраад арсны чанар нь илүү жигд болдгийм байна. Тий ийм байна. Тэгээ ер нь одоо энэ нэг өнөөдөр танилцуулсан үслэг идлүүд байгаа шүү дээ тий. Эднэрийн дулаан барих чадварыг хооронд нь харьцуулж үзье гэж тооцоолъё л да аль нь илүү дулаан барьт юм бэ гэдэг. Тэгээ ингэж үзэхдээ булгыг хамгийн дулаахан гэж үзээд 100% гэж авч тооцъё л да. Тэгээд их үржүүлдэг бахан. За тэгвэл 100% хамгийн дулаахан буюу энэ нь бол нэгдүгээрт булга орж байгаа. Хоёрдугаарт 80-аас 90% дулааны хадгалах буюу дулаахан гэдэр үнэг орж байгаа юм байна. Оо за. За гуравдугаарх нь элбэх орж байна. Нөгөө шиншилаа чинь бүр 4 рүү яваад өгсөн байна. За 5 дээр туулаа 40-50% дулаан барих чадвартай гэж үздэг юм байна.
За тэгээд мэдээж одоо юу гэдэг шинжлэх ухаан техник технологи өндөр хөгжөөд тэгээд ер нь бол сүүлийн үеийн тэр нэг амтны эрхийг хамгаалагч нар ч гэсэн ингээл амар будаг мудаг цацаал өслөг идэл өмсцэн одуудыг тэгээд хашраагаад байгаа штэ. Амтан зовоогоо тэгээд эннээс үүдээд ер нь бол ийм одоо юу гэдэг өслөг ангийн гэдэг өслөг идлийн зах зээл хомигдож байгаа гэсэн үг. Тэгээд юу яадаг юм байна? Нэг юм амтныг ингээд арьсаар нь юу амтны арьс салахад амьдаар нь байвал айгу сорн байдгийг гэлээ гэл фэйсбүүкээр өнөө удлаа. Тэгсэн тэр бол үгүй худлаа. Тий гэдэг юм байна. Тэгсэн чинь сүүлдээ бүр хараа Монгол ямааг ингээд нэг орилуулж байгаа самнаад орилуулж байгааг нь интернетэд тавиад тэгээ энийг монголчууд тий соёлыг мэдгүй хүмүүс л амтан зовоож байна. Тий. Ноолоор нь авах гэж амтан зовоож байна. Нөгөө ямаа ч бүр муухай ойрлоод байна. Тий гэж бүр шүүмжилдэг байсан. Шүүмжилж исэн гин. Тий тэгээд ер нь бол амтны эрхийг хамгаалах байгууллагуудын тэмцлээс болоод ер нь ийм өслөг ийм брэндүүд том өслөг брэндүүд ер нь бол зах зээл нь улам багасч л байгаа юм байна. 2018 онд Европын холбооны 22 улсад 50000 өслөг ангийн ийм ферм үйл ажиллагаа явуулдаг байж. Одоо бол ерөөсөө фермүүд нь багасаар байгаа дэлхийн өслөг эдлийн 50%-ийг л бүрдүүлж байгаа. Тий тэгээд Герман, Швейцар улсууд өслөг ангийн аж ахуйгаас татгалзаж эхэлсэн. За ер нь бол энэ улам ингэж явж байгаа. Ердөө л 5 жилийн дотор 2023 он гэхэд Европын холбооны 11 улс л өслөг ангийн аж ахуй эрхэлж байгаа. Тэгэхээр Герман, Швейцарууд манай улсдаа өслөг ангийн ферм ажиллахгүй. Тэгээ дайн ч угаасаа юу яасан? Дайн улс бүр сая нэг ковидор далимдуулж бүр нэг хоригдсан юм билээ шүү дээ. Юг булга яахыг одоо нэг агнахыг гэх юм уу тий бүр хоригдсан юм бил. Яагаад гэдгсэн чинь ковидор юу булга өвчлөнгүүтээ тэрийгэ дамжуулаад хүн тэндээс нь халдвар аваад исэн. Тэгээ энийг өрн дамжуулаад далимдуулаад хоригдсан гэсэн шүү. Зөө. За энэ түрээд манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Нэвтрүүлэгтээ Meat Snack буюу Hello Mini Saliam, Hello Өхрийн махан Jerky хамтран ажилласан. За мөн дэлхийд гарах гарц гис урайтаагаар олон улсын Улаанбаатар их сургууль хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлийн аван сонсороо 15 цаг 10 минутаас илүү шипийн нэвтрүүлгээр иргэд уулзъя. Баярлалаа мөгөх. За баярлалаа.